7 хоногийн эхэнд Стюартын дансанд сөрөг $15, 8 цент байжээ. Нэгд өдрийн өглөө $426.90 дансандаа хийжээ. Хоёр дахь өдрийн өглөө тэр мөн $100 хийжээ. Хоёр дахь удаага мөнгө хийснээ дараа Стюартын дансанд хэдэн доллар байсан бэ? Дансны утга эхлээд сөрөг байсан байна. Сөрөг байна гэдг нь тэр дансны үлдэгдлээс илүү мөнгө аваад банкнд өртөө байсан байна. Одоо харин тэр дансандаа мөнгө хийжээ. Одоо тэр дансандаа эерэг үлдэгдэлтэй болох боломжтой. Сөрөг $15, 8 центтэй эхлээд түүн дээрээ $426, 90 цент нэмсэн. Дараа нь ахаад $100 нэмсэн. Сөрөг $15, 8 центтэй эхлээд $426, 90 цент ба $100 нэмж хийсэн. Тэгэхээр $526, 90 цент гэсэн үг. Тэгвэл дансандаа хэдэн доллартай болох вэ? Эхлээд $15, 8 центийн өртөө түүн дээрээ $526, 90 цент нэмсэн. Үүнийг төсөөлөн харахын тулд тоон шулуун дээр зурж болно. Энд тэг байна. Сөрөг 15/8-аас эхэлсэн. Гэвч дараа нь $526, 90 центийг нэмсэн. Энд тэгээс зүүн тийш 15/8 байна. Ийм өртөө байсан. Түүн дээр $526, 90 центийг нэмсэн. Үүнийг шулуун дээр зурхгүй. Гэхдээ тэрэн дээр $526, 90 центийг нэмнэ. Тэгэхээр тэр нэмэх тал руу заавал $526, 90 центээс хасах нь 15/8 дээр очино. Тэгэхээр энэ хүртэл урт байна гэсэн үг. Ийм зайн ирнэ. Энэ зайн $526, 90 центээс хасах нь $15, 8 цент. Тэгвэл энэ тэнцүү үүнийг энэ дахиад бичээ. Энэ нь $526, 90 центээс хасах нь сөрөг тоог нэмэх нь эерэг тоог хасахтай адилхан учраас хасах нь 15/8-тай яг адилхан. Өөрөөр бичээ. $526, 90 цент хасах нь $15, 8 цент. Алив харъя. Тэг 8-аас бага. Учир нь 9-өөс 1-ийг аваад 8 болгоод үүнийг 10 болгоё. Эсвэл бид зээлж байна гэж хэлсэн ч болно. Энд байгаа бүгд энэ доороос илүү байна. Тэгэхээр 10-аас 8-ыг хасаад 2, 8-аас T-ийг хасаад 8 таслаа тавина. 6-аас 5-ыг хасаад 1, 2-оос 1-ийг хасаад 1. Тэгээд 5-аас хасах юм байхгүй. Тэгэхээр Стюарт 2 дахь удаа хадгаламжиндаа мөнгө хийснийхаа дараа $511 82 центтэй болжээ.